За сайн байцгаана уу бүтэдэ? Сайн. За өнөөдрийн хичээлийн сэдв бол би ном хийж сурлаа гэж. За энийг хараад та нар юу гэж бодож байна? Ном. Би ном хийж сурлаа гэж та нарыг хэлээд байгаа юм шүү дээ. Та нар бол одоо бичвэр мэдээллийг боловсруулах гэсэн хичээл 3-7 хоногийн хугацаанд 3 цагийн хичээл ороод тэр хугацаанд бид нэг бяцхан ном хийх зорилготой ажилласан. За тэр хугацаанд 3 цагийн хичээлээр бид нэр сурсан, чадсан, өмнө чаддаг байсан зүйлүүдээр ашиглаад өнөөдөр бүгд нэр ном хийгээд дуусгаж байна. За тэрийг бодож би ном хийж сурлаа гэсэн гарчгийг өнөөдөр өгсөн. За тэгээд энэ хийгээд ном хийгээд дуусгасантай холбоотой өөрийнхөө хийсэн номыг хэр зэрэг болж юу? Миний номондоо би өөрийнхөө хийж чаддаг, сурсан мэдсэн зүйлээ яг одоо бүрэн ашиглаж энэ номыг сайн хийж чадж өгдөг тийм дүгнэлт хичээл байгаа юм. За тэр дүгнэлт өгнэ. За тэгвэл эндээс яг өөрийнхөө номыг яаж дүгнэх вэ? Өөрийнхөө бүтээсэн номыг, хийсэн номыг яаж дүгнэх вэ? Энэ хичээлийн явцад миний бүтээсэн номын агуулгын бүрэн байна уу? Тэгвэл нэг сэдвтэй байгаа шүү дээ. Тэнд оруулж байгаа мэдээлэл нь бүрэн байна уу? Олон зүйлийг багтааж чадсан уу? Намайг юу хийж чаддаг болсныг харуулхуйц болж чадж юу гэдэг дээр та нар өөрсдөө юу хэлэх вэ? За энэ бол хичээлийн зорилго юм аа. За зорилго саяын зорилгыг биелүүлэх нь бид нар энэ дөрвөн зүйлийг үүсгэх. За хамгийн эхлээд яг бол одоо нэг л та нар би одоо ингэж миний ном хийсэн гэж бодож байгаа. Тэгвэл номын дуус бүрэн үүсэж дуусгахын тулд хийсэн зүйлээ эргэж шалгах хэрэгтэй. Одоо ингэ шаардлага дийдсэн ч юм уу яг төгс ном болж чадчихгүй юу гэж шалгах хэрэгтэй. Тэгвэл бүтээлээ дуусгахаас өмнө шалгыг сайжруулах гэсэн ийм зүйл байгаа. Энэ хугацаанд та нар юу гэх юм бол багшийнхаа чиглүүлж өгч байгаа тийм өвчин байна уу, тийм хийсэн үү гэсэн багшийнхаа тусламжтайгаар өөрсдийнхөө номыг сайжруулах. За дараа энэ номоо хэвлж сурна. Одоо хийсэн номоо бид хэвлж гаргана. Яг цаасан дээр гаргахаар ямар болж өгдгийг харна. За дараагийн алтанд болохоор ер нь энэ номыг ямар бэрхшээл тохиолдсон, энэ номыг хийснээр чи юу мэдэж сурав гэж хоорондоо туршлагаа солилцсон. За хамгийн сүүлд ер нь бид нар энэ номыг хийх явцад юу чаддаг болваа гэдгийг дүгнэн. За яах вэ? Бүтээл дуусгахаас өмнө шалгал сайжруулах гэсэн шүү дээ. За тэгвэл багш та нар өөрсдөө хийсэн номонд энэ зүйлүүд тэр зэрэг байна уу? Би ийм юмнуудыг хийж чадаж юу? Нэг асуумжаа таны номыг тэр зэрэг болсон байна гэдгийг багш энэ шалгууруудаар дүгнэх гэсэн. За эргэж хараарай. За цаасаа төрүүлсэн номыг миний номд нүүр байна уу? Номынхаа гарчгийг автоматар бичүүлэх ажиллагааг юмдэгтэй. Энийг хийж сурсан байгаа. За гарчиг бүр тохирсон мэдээлэл оруулж чадчих. Дизайн харагдах байдал миний номын зохиомж хэрэг болж өгдөг. Бүгдийг харж шалгаа сайжруулах. За 15 минут өгье багш. Шалгуурын дагуу хийж чадахгүй байгаа зүйлөө багшаас тусламж авч болно. За нөгөө нэг тусламжийнхаа тохиог өгөөд багшийг дуудаарай. Багш нь тусланаа. За өнөөдөр юу болсон? За ингээд номынхаа нүрийг хийсэн чинь ингээд хүрээтэй гарсан байхгүй юу? Тэгээд номынхаа нүрээс хүрээгээ ажиллаад зүг байж өгч. За тэр хуудасныхаа нүрийг бэж дөрөвдөө WordPress дээр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотор энэ хаан хийх үгдгийг зааж байгаа байхгүй. Зөвхөн эхний нүүрэнд бол хийж болдгүй. Бусд нүүр хийхгүйгээр. Тэгтэл чинийхээ эсрэг болчиход байгаа шүү дээ. Энэ доотлын сонголтыг дэвлэд өгж байгаа шүү дээ. Энэ доотлын сонголтыг сонгохоор бүгдэнд нь орно гэж юм те. Эхний утаснаас
Тэр энэ яг сонголтын жаав да. Энэ эхний уудаснаас бусдад бүх хэсэгт орно гэсэн сонголт байгаа. Тийм боломж байдаг байх нь шүү дээ. За Чинбатар болж байна уу? Чи интернетээс аваад хийчихсэн гэж байна. Чи ингэж голлуулахгүй шүү дээ. Автоматар мөрийг яаж голлуулдаг вэ? Мөр голлуулах юм аа. Аль хэлээ? Ийм сайхан байна шүү дээ. Тэгэхээр олон удаа ингэж зай авснаас хамаагүй дээр байгаа л да. Автоматар голлуулаад. За энэ самбар дээр байгаа шалгууруудаа хараад би энийг хийсэн билүү, ийм байгаа гэж тунгааж бодох юм байна. За яа. За. За өөр асуулт авах юм байна хүүхдүүд. За одоо 8 минут л байна шүү дээ. Тэр орно. За цаас бол А5 тохиолдсон байгаа тийм. Цаасыг А5 тохиолдсон. Номын нөр хийсэн үү? Хийсэн. Номын нөрийг автоматар хийсэн үү? Зүгээр автоматар хийгээ явуулсан юм. Яаж хийдэг вэ? Insert. Номын гарчгийг автоматар хийсэн үү? За эсвэл зарим хүмүүс зүгээр гарчгийг тоочж үчичгээд айл гарчиг хэдгээр үүсэн дээр байна гэдгийг хамгийн сүүлд очоод дугаарыг авчираад бичээд байдаг шүү дээ. Хараад бичээд байдаг. Тэрнээс автоматар гарчиг хийснээр давуу талыг та ойлгосон шүү дээ. За гарчиг хүртэл тохирсон мэдээлэл оруулж өгөх агуулгаас хараараа номын харагдах байдал чинь их гоё. Одоо гоё болгохын тулд чиргэлэх юм бол тийм ээ. Объект гоё болон нэмэлт боломжууд байдаг шүү дээ. Board-ийн нэмэлт хэрэгслүүд, board-аа, drop cap, зураг оруулж болно, төрөл бүрийн чихээс дүрсүүдийг ашиглаж ингэж болно. Өөр яадаг вэ? Хүрээ хийж болно. Өөр бас толгой хөл хийж зурсан байгаа шүү дээ. За тийм олон янзын чимэглүүд хийж болно. Тэгэхээр эсвэргээрээ бас эхний нүүр юу хүрээгээд бусд нь оруулахгүй гэдэг сонголт бас байж болно тийм. За чи шалгад үзтэй 2 3 дугаар үзнээс нэхлээд байна уу хүрээ. За энэ амуудаар сая ингэж асуулаа. Зарим хүүхдүүд өөрсдийнхөө номыг хүрээ хийчихсэн байгаа шүү дээ тийм хуудас бүрд. За тэгснээр эхний хуудас нь хүрээ хийхгүйгээр бусдуусан юм болох гэсэн чинь тийм боломж байна шүү. Тийм шаардлагатай хүн байвал амуудаас асууж болно. За яасан. Зураас гарах, энэ зураасыг алгуулах хүн гэж үү? Энд чи зүгээр л нөгөө ангид өдрийн дүрмийн авдаа шалгадаг юм програмч нар ажил байна. Яг хэвлэхдээ бол энэ зураас байхгүй байна. Одоо чамд хэцүү харагдаад ах юм бол файл зэсийг option руу ороод improving гэдэг дотор spelling гэж байна. Энэ шалгаж байгаа энэ нөгөө англи үгийн дүрмийн алдаа шалгаж байгаа энэ сонголтуудыг хөдөлж байна. Тэгвэл тийм Монгол үгийг л алдаатай гэж зураад байгаа байхгүй юм байхгүй гэсэн үг. За өөр асуулт авах юм байна уу гэдэг. За тэр хамгийн гол нь та нарын бүтээлүүдийг сая явуулж мөр зэрэгцүүлэх командуудыг сайн ашиглахгүй номонд орж байгаа мэдээллийг үндсэн хэсэг нь бол мөрийн аль тал зэрэгцүүлэх ёстой вэ? Хоёр тал. Мөрийн хоёр тал зэрэгцүүлэх ёстой. Гарчих мөрийн болд байдаг. За өөр яадаг вэ? За тэрнээс гадна текстийн өнгө
Текст буюу бичвэрийн өнгө тохируулах хэрэгтэй. Мэдээж гарч ирээд өөр өнгөтэй байвал гоё харагддаг. За бид нар сая хэдэд гэсэндээ нэмэлт хэрэгслүүд одоо боордаар үгүй дэлгэрээр бич толгой үсгийг том үсгээр бич гэдэг ч юм уу хэдрийг бас их сайн ашиглаараа. Англи үсгээр үчиг бол монгол гэж ярина. Тэрийг сонгочихсон. Энийг бодвол ч зүгээр болчих. За өөр асуусан байна уу? Гүнэлгээд сайн өөрсдөө чадж байгаа бас нэгэндээ сайн туслаад тэгээд нэг хэлсэн номыг бас харж санаа авч болно. Тэгвэл юу хийж байгаа гэж боддог. Энийг чи хаанаас харж хэлсэн гэлээ. Тэндээс яг ямар хот болдог гэсэн юм аа гэсэн чинь юм чи байгаа юм. Ачаа гараад ирдэ. Чи одоо өөр байр руу шин байр руу шилжүүлээд дуусч байгаа юм. Одоо чимэглэх юм уу? За хоёул чиний хэлснийг бас энэ бас нэг юм өөр арга байж болно шүү дээ. За хааш урсан. За цаас нэг хэмжээ тохируулж байгаа нь бол яг адилхан байна тийм ээ. За доош явуулаа. Book fold гэдэг бас команд байдаг байх нь шүү дээ. Анхнаас нь цаасаар ингээд ном шиг тохируулчих болд юм байна. За доош явуулаа гэж байна. За энэ бол инчээр хэмжээгийн тохируулаад байна шүү дээ тийм. 1 инч гэдэг чинь хэдэн сантиметртэй тэнцвүүлээ? 2.5 штэ ойролцоогоор. За инчээр гарч ирээд байгаа тохиолдолд бол сантиметр боломж болно. Хуудасныхаа захаас авах тохиргоогоо ийм их зайтай тохируулсан байна шүү дээ. Анхнаасаа нэг ийм жоохон зайтай тохируулж байгаа юм тийм. За ер нь бол төстэй байна л да марчгэл авах юм тийм. За сайн байна. Өөрөө нэг өчрийн одоо ийдэрч байгаа сайн байна. За 10 дээр яасан бэ? За бүгд дууссан юм уу? За хуцааш дууссан. За бүгд ингээд өөрсдөө номыг багшийнхаа хэлбэрт өгсөөр одоо бүгдийг сайжруулж явуулаад дууссан байна. Энэ хичээл өгөхөөс өмнө ер нь нэг ийм ном хийгээд дууссан шүү гэдэг анхны хичээлд үзүүлжсэн шүү дээ. Иймэрхүү ядаж нэг А5-ын талаар бол 8 талтай. А4 бол 2 ийм бууз цаасан дээр ийм жижигхэн ном хийж
дуусгах юм аа бидний хичээлийн төгсгөл гэж ярьжсэн. За тэгэхээр багш нарын жишээ олж харуулсан тул ийм эхний нүрийг тооцох бол 8 талтай ийм ном хийсэн. Тэгэхээр энэ номыг бол нэг хуудсан дээр ингээд А4-ийн нэг нүрэндээ А5-аас 2 нүрийг ингэж багтаагаад хэвлээд гаргаад бүр ингээд модоор нь үтцсэн байна те. Яаж ингэж хэвлэх вэ гэдгийг хэлүүлэн одоо сурцгаая. За бид нар бол одоо яг бидний файл дээр байгаа нэр бол ингээд нэг ийм А5-ын нүрэн дээр ингээд нэг нэрээр хийчихсэн байгаа шүү дээ. Тэрийг яаж хоёрыг ингэж зэрэгцүүлээ тэр тусмаа одоо энэ номыг ингээд аваад үзчихээ та нар энэ номыг даунлоад үзчих. За хамгийн эхний утас нь хамгийн төгсгөлийн нүртэй нэг нүрэн дээр гарах гэдэг юм уу те? Энийг яаж тавьчих вэ гэдэг чухал. Энэ бол та нар компьютерээр хийсэн зүйлээ зөв чадна үстэй. Чаддаг үстэй байна уу? Хайр болоо үзчих. За тэгвэл ном болгож хэлэх бол арай жоо өөр байх нь шүү дээ. Нэг цаасан дээр хоёр нүрийг яаж гаргах вэ гэж нэг асуудал байна. За тэгээд тэрнээс гадна аль нүрийг аль нүртэй цуг гаргах вэ гэдэг нь бас чухал байна шүү дээ. За энэ дээр би тэгвэл танарт нэг яаж хэлэх талаар ном зөвлөгөө. За анхаарал өгөхгүй. Би эхний нүрийг бол нүүр утсыг бол дугаарддаг. Тэрийг 0 дугаар утас гэж 0 1 2 3 4 5 6 7 гэсэн ингээд нийт бол 8 нүртэй А5 8 нүртэй ном хийсэн байна. За энэ 0 7 2 1 нүрэн дээр байх хэрэгтэй. За 1 6 2 1 нүрэндээ 2 5 2 1 нүрэндээ 3 4 1 нүрэндээ гарна. За тэгсэн мөртлөө энэ цаасыг бас ар өргөө хийх хэрэгтэй тийм. За тэгвэл энийг гаргахын тулд яаж хийх вэ? Яаж тохиолдох вэ гэдгийг багш нь хэлж өгнө. За би тэгсэн чинь юу ч гэсэн нэг хуудсан дээр хоёроо гаргахыг бол багш нь мэдчихсэн. Яг хэвлэхдээ бол аль нүрийг энэ талд нь гаргах уу, аль нүрийг нөгөө талд нь гаргах уу гэдгийг сайн тооцох хэрэгтэй байсан. Би эхлээд номын нүр гэдэг бол одоо ингээд нурлангууд хамгийн нүүр хэсэгт ингээд таарчих хэрэгтэй шүү. Тэрийг тооцохгүйгээр 0 дугаар утсыг 7 дугаар утстай цуг хэвлэнэ гэж тохиолдоод өгчихсэн чинь ингээд болчихсон. Ингээд нуглахтай хавц нь ард талдаа гарчиж байгаа. Тэгвэл энийг бас бодлох хэрэгтэй байдаг байна. За тэр ялгаа багш нь хэлж өгье. За жишээлбэл энэ цаасыг энэ дээр бариад үзчих. Би энэ хоёр янзаар хөвчихсэн байгаа. За 0 дугаар утсыг 0 7 2-ыг цуг хэвлэнэ гэдгийг 0 таслал 7 гэж бичнэ. 7 дугаар нүур хамгийн цаасны эхэндээ гараад энд нь 0 дугаар энд 0-ыг гаргаад энэ 6 гаргах нь юу? 7 гаргах нь юу эсрэгээр ингэж бичиж байна. За тэгээд компьютер дээр яаж хийх нь болохоор одоо харуулъя гэж. Гэрэл сурталчилгаа гэж байна тийм. За энэ та яаж ер нь хийсэн зүйлээ яаж хийвдээ? Хайрцээ принтер. За бүгд орчих. Багш нь тааны компьютерыг бүгдээ сүлжээнээс хэвлэхэд тохиолдсон байгаа. Айч компьютер дээрээс хэвлэх команд өгөх юм принтерээр гарна. Ингээд хэвлэж гарна. За миний цомгод харуулсантай адилхан зураг юу цомг гарч ийн үү? Гарч ийн. За энийг багш нэг тайлбарлчих. 95 нар бол хэвлэж чаддаг юм чи мэдж л байгаа байна та. Энэ copies гэдэг нь юу зааж өгдөг лээ тийм. Энэ хэдэн үг хэвлэхийг за бид нар бол нэг л үг хэвлэх. За принтер гэснээс их болохоор яг ямар маркийн ямар төрлийн хэвлэгч чиний компьютер холбоотой байгаа яг одоо ажиллаж байгаа тэрнийхээ төрлийг сонгож явах хэрэгтэй. За та нарын хувьд болохоор HP Lazerjet 1020 гэсэн энэ хэвлэгчээр хэвлэх учраас тэрийг сонгоч. За сонгоорой.
За сонгоч. За. Сонгосноо хөвгт. Нэг ийм хуудсан дээр хоёр нүрийг зэрэг гаргана гэдгийг хамгийн доотлолтой юм. Энэ сонголтоо гээ. Та нар юу гэж байна энэ сонголт? One page гэж байгаа. Нэг цаас нэг хуудсан дээр нэг нүүрэл гаргана гэсэн сонголт байгаа. Тэрийг хоёр хуудсыг нэг нүүрэн дээр гаргана гэдэг сонголтыг сонгож. Түг байж байгаа. За тэрийг сонголоо. Одоо харин хэдгээр нүрийг хэдгээр нүртэй хэмжих вэ гэдгийг энэ пэц гэдэг дээр бичиж өгье. 7-г 0-р нүртэй хэмжих гэдгийг яадаг вэ? 7 таслал 1. Тэгээд яг энэ цаасан дээр яаж гаргахад төсөөлнө гэсэн шүү дээ. За одоо энэ бол 7-0-2 байна. Энэ зөв гаргасан нь болохоор хамгийн эхлээд энэ хэсэг нь гарна. Тийм учраас тэг таслал 7 гэж бичиж. За эргүүлээд яг алтны юу гарах вэ? 1 6 гарна. Тэрийгээ зөв бичихгүй 6-1 гэж биччихвэл буруу гарчих нь шүү дээ. Ойлгосноо? За энийг туршиж үзье. Тулаг команд гэдэг эхнийхээ командыг өгөөрэй. За бүгд зэрэг өгчих юм бол энэ бөөн олон команд ирээд авчихж штэ. За эхлээд тулаг нэг нүүр хөвлөд үзье. За. Яа маань бүхэн номны нэг нүүр гарчиж байна. Чи эхний нүүрийг өгөөгүй юм. Дундаас. За энэ хэд нүүр гарчиж байгаа вэ? Тулгаа хэд нүүр 2.3 гэдэг чинь одоо тэгвэл чи энэ дээр нүүр нь гарч ирэх хэрэгтэй байна шүү дээ, тийм? Тэгвэл энэтэй тохируулаад дараагийнхаа гаванд өгч. Яаж гаргах вэ? За номын утас маань хэдэд хуваагдах тоо байвал зүгээр гэсэн лээ. 4 хуваагдах тоо. 2-2-оор бид нар гаргана. Тэгээд дараа өөрөөр гаргахаар 4 тал нэг хуудсан дээр гарч байгаа учраас 4 хуваагдах тоотой байвал зүгээр гэсэн шүү дээ. Чи хуудсаа дугаарлаа хүмүүст болоо. Дугаарлсан бол бид нэр хаа. Одоо авчих. За яг ингээд таарч байгаа юу? За ингээд чиний бүтээдээ нэг хуудас нь гарлаа. За одоо бүтнээр нь хэмж үзье бүгдээрээ. За завсалгаанаар ч юм уу хичээлийн бус цагаар бүгд хэвж авч болно. Хамгийн цөөн хуудастай ном хийсэн юм байна. Эндра. Хэдэн хуудастай гэсэн? 8. За тэгвэл эндра хамгийн эхний нүүр хуудсны хамаатыг өгөөрэй. За энэ тулгын илүү хамаанд гэсэн байх шиг байна. Энийг үзчих. За эндра хамгийн чиний эхний нүүр чинь хэд гэсэн дугаартай байгаа? 1. За 1-8 өгөөрэй. Атусны хэд гэж багтуулаа? 7. За багшны хэлбэрээр хэлчихье. За хэвчээ тул энэ цаасныхаа байдал хэлсэн бол энэ бичтмаас тамаа өгсөн юм шиг байна. Энэ бичтмааныхаа. За энэ интрагийн номны хацгаараа зэрлээ. Надад ингэ нуугдах нь өөрөө болчихсон. Яаж хийх вэ? Хамгийн нэг энэ эхлээд гарах тал нь энэ шүү дээ. Тэгвэл юу гэж өгөх байсан байна вэ? 8 таслал 1 гэж өгөх байсан байна. За дахиад өгч. За интраг та бүтэд авчих чи өөрөө бүтэдэг хамаад. Арих нууцыг. За эндээ автаа гэсэн байна. За эндээ автаа гэсэн байна. Эхний нүрийг бол 1-8-2-1 нүрийг байх хэвээр зөв тооцоолсон. Тэгсэн мөртлөө нөгөөс 2 гэж байна.
энэ дээр хэд гарах хэрэгтэй вэ? Нэг 8 2 авахгүй юу? Нэг 8. 2 7 гэж үчиг мартсан. 7 2 гэж үчиг юм бол байрны солилцоо гараад ирсэн. За дараагийн нүүр нь болохоор 4 3 гэж гарах хэрэгтэй. Тэгсэн 3 6 2 зөв те 3 6 зөв болсон. Доторхын бас нөгөө 4 5 2-ийн байр солилцоо ингээд хуудснууд нь зөрөөд хэвлэгдсэн. За хэрэг зөв гарсан бол энэ хоёр хуудсыг ингэж давхарлаа. За одоо өдөх аргын багш зааж өгнө. Ингэж давхарлаад цаасныхаа яг өнцгүүдийг ингэж нийлүүлээд энд ингээд нэг ингэж нугална. За нөгөө талаа бас ингэж нугаллаа. Тэгээд ийм тэгшэр гоё эмгэгтэй юм дээр өгнөх зүгээр байдаг. Одоо ингэдэг ч юм уу. Ингэж тааруулаа. Яг нь ингэж нуглаасан даадаг. Энэ зүгээр л энгийн арга зааж өгч байгаа шүү багш. За тэрнийхээ дараа нуглаа. Хуудснууд гоё боллоо. Одоо бид нар энийг яаж голоор мэдэх вэ? Энэ хэсэгт. Үдээс нь машины төрөх үлээ. За тэгвэл бас нэг амьдралын энгийн арга ашиглаа. Багш нарыг бас зааж өгөх юм. Та нар гэртээ ч юм уу хэвлээ. За энийг ийм нойлон цаасч байж болно. За ийм зөөлхөн, ийм зүйлийг доор нь тавиад намаа ингээд дэлгэн. За дэлгэснийхаа дараа хаавар өдөх гэж байгаа. Тэр газартаа энэ өдөөснийхөө машиныг бас ингэж дэлгээд ингээд авчиг. За дахиад нэг газар. За ингээд нөгөө тал нь ингээд өдөг нуглааг байгаа шүү дээ. Тэр болгоомжтойгоор ингээд нуглаад багч. За ингээд ном бэлэн боллоо. За ийм аргаар ингээд номнуудыг хэвлэж болох нэ. Багш нь чөлөөтэй боломж олгон хичээлийн бус цагаар орж ирээд номнуудаа яах нь хэвлэж аваарай. За ингээд ном бэлэн боллоо. Энэ дээр номынхоо утасны дарааллыг зөв өгсөн бол хөдөлгөөн команд өгч байгаа зөв өгсөн бол айгуу гоё болох нэ. За ингээд энэ дээр номоо аваад. За одоо бид үлээ. Номыг юу тохиолдсон юу сурсан талаараа ярилцсан. За бүгд одоо өөрсдийнхөө энэ номыг бүтээхэд нэлээд асуудалж гарч ирсэн. Бас их гоё бахархмаар ч болж ирсэн баг. Тэгээ ном хэрхэн хийсэн талаараа туршлагаа болцсон. За ингээд энэ номыг хийснээр та нар бас урдны байсан байдлаас илүү юм чаддаг болсон байх гэж найдаж байна. Энийг хийснээр чиний хувьд ямар ач холбогдолтой гэдэг талаар энэ бүгдийг ярилцгаая. За одоо энэ чиглүүлж байгаа нэг юм байна шүү дээ. Өмнө нь юу чаддаг байсан, одоо юу чаддаг болов, ямар бэрхшээл болж ирсэн гэсэн ийм талаар ярих нь шүү дээ. За ном бүтээсэн талаар хий ярих уу? За энэ дээр яриараа за. Анх ном хийсэн хүрээ яаж тэгээд мөр давал гарах зүйлийг мэддэг байсан. Тэгээд ном хийсэн уснараа би нөгөө номны нүүр тэгээд нөгөө хөл толгой хийж сураад тэгээд яаж давалмууд яаж зөв авах уу тэгээд нөгөө бити юм яаж одоо хооронд нь холбоотой байх уу тэрийг За тэгвэл энэ яг талаас мэдээлэл хичээлээр ингээд та нар бичвэр боловсрол сурж байгаа юм шиг мөртлөө энэ ном хийх явц бусад хичээлийн чимээдлийг ашиглагдсан уу? За жишээлбэл юу байсан? Монгол хэлний ямар мэдлэг гэхээр за зөв бичлэг юм хэсэгцэн байна өөр. За тэр доголыг ямар үед авдгийг догол хамууцаад хэлдэг. Шинэ утасаа хийж байгаа буюу шинэ зөвлөмөр хийж байгаа үед догол авдаг. За өөр номын тухай ярих уу? За би нөгөө яг ингээд ном хийж сумаас өмнө юусэн автоматар гарч үүсэж чаддаг байсан. Тэгээд надаа нөгөө гарсан бэрхшээл гэвэл би автоматар гарч үүсэх өөрөө гараараа хийгээд тэгээд дараа нөгөө хөл толгой ихтэй хөлөө ихтэй нөгөө уусныхан тоо юусоо болохгүй байсан. Тэгээд би одоо тэрнээс сургамж авсан. За автоматар гарч ирсний давуу тал нь юу вэ?
Гараараа нөгөө гацхыг бичээл энэ гацхыг ном дуусны дараа энэ гацхыг тэтгэр үүсэн дээр байгаад товыг хараад гараар бичих. Автомат бичих гацхыг хоёрын хооронд ямар ялгаа байв? За хэлбэр яа цаг хэмжиж байгаа. Одоо энэ гацхныхаа хэсгээр хэдгээр хуудсаар автомат Өөрөө компьютер чинь тооцоолоод тэрийг өөрчлөөд өгдөг тийм. Тэрнээс биш дахин нэг мэдээлэл оруулаад үүснээр нь дугаар өөрчлөгдөг юм бол дахин очиж үүснийхээ дугаарыг өөрчлөх шаардлагатай болох нь шүү дээ. За компьютерээ юу сурсан бэ яриа. би автоматар гарч ирсэн сонссон. Дээрээс нь Тэгээд цаасан дээр грид 2 за хоёр хуудсыг нэг цаасан дээр грид зэрэг гарах аргыг сурсан. Тийм ээ? Одоо энэс хойш бид нар бас яах нь шүү. Нэг хуудсан дээр хоёр нүрийг зэрэгтүүлж гаргах нь зарим энэ командыг мэддэг хүмүүс яаж хийдэг. Тэгэхээр энийг хөвчихээр дараа нь энэ дээр нь тааруулж өгөх гэж хоёр удаа хэвлэх команд өгдөг ч юм уу. Хэцүү байдаг. Тэгвэл хуудсныхаа дугаарыг таслал хооронд нь таслал тавьж өчөө яах нь зэрэгцүүлээд дураараа гаргаж явах нь шүү дээ. Энэ дээр гэдэг нүрийг гаргахыг, энэ дээр гэдэг гаргах үүдээр гаргаж явдаг байна. Энийг ойлгосон уу юм? Аа. Шинээр сурсан юм байна шүү дээ. За. Энэ офисээр нүрийг хүртэл хаалга. Надад гарчих үсэг бас нүр хийсэн. За тэр сурсан. Чамд ямар бэрхшээл тохиолдсон байсан аруулаа? Надад гарчих автоматар гарчих гэдэг нь бэрхшээл тохиолдоод. Тэгээд ямар бэрхшээл тохиолдсон аруулаа? би ингээл өөрөө бүгдийг бичээл тэгээд хийгээд байсан. Тэгээд автоматар гэдгийг нь мэдгүй. Тэгж боддог гэдгийг мэдээгүй. За Наранбатын номыг харъя. Наранбат бас үлгэрийн ном гэсэн байгаа. За өөрийнх нь номыг одоо гоё юм хэлсэн болсон нь шүү дээ. Надад гарчих гэсний давуу тал юу байсан бэ? Тийм бүгдийг гараараа. Надад хонцны дугаараа эзэн зохицуулалтаа гаргаж ирсэн тийм ээ. За их сайн байна. За Эндрагийн ном багшны хааны номуудыг хатаад авсан байна. Сайн нэг оюутны багш гэсэн хамтсаад ирсэн байгаа шүү дээ. За энэ хэний ном байвч бүгдээр нэг хатцгаа. За энэ сарууны ном харагдчих. Нэгнийхээ хийсэн номнуудаас би юм оруулж болох юм байна шүү. Тэгээд ажиглаа сууж магадгүй чи номдор оруулж хийж чадаагүй бол асууж мэдэж аваад өөрийнх нь номонд бас ашиглаж болох юм шүү дээ. За сарууны ном иймэрхүү болсон байна. Гарчиг болгоны ихэн тэр агуулгатай холбоотой гоё зураг оруулсан байна. Гарчгууд нэг эмгэгцтэй болсон. Бас хөрөө нэг тохиромжтой болсон байна тийм ээ. За юм байна. За сарууны ном ерөнхийдөө их олон үзсэн гоё ном болжээ. За өөр энэ баавгийн завсрын гэдэг чинь хэн хийлээ? За амуударын ном явж байна. За баавгийн завсрын гэсэн нэртэй хатсан байж байна. Энэ автоматар гарчиг үүсгэсэн. Энд дээр нэг автоо заасан явж байна. Чи энэ автоны хүчийг олцсон те? За энэ тавсрангой зургийг оруулаад яг номын агуулгын хувьд бол хэцүү дараалтаа явж зохиолчийнхаа тухай тэгээд араас нь бүтээлүүдийн шүлгүүдийг оруулсан байна. Миний бодлоор багш нь ингэж дүгнэж хэцүүгээр бас агуулгын хувьд энэ хоосон хуудас гарцсан байна. Энийг яах вэ? Тусаар энэ байрлуудад дэлгэд даана гэж энэ бодлоо нэг ингээд нийлүүлчих болох юм шүү дээ. За энэ хүртэл бас нэг зүйлийг мэдээд авлаа. За эхний нөрийг бол ингэж хийсэн байна. За таанад бол бас их гоё хот харагдахгүй байгаа юм байна шүү дээ. Багш нь томруулж аруулъя. За одоо харагч чинь хүүхдүүд. За нөрийн ийм гоё word art. Та нар ингэж үчиж чадахгүй бяцхан ном гэж ирээсээ. Ингэж гоё бас чимгэлж болох юм шүү. За Индра гэдэг нэр энэ доор байснаас номын нэр хаана харагдчихдаг вүлээ? Номынхаа ихэнх хэсэгтэн дээр харагдчихдаг шүү дээ. За тэгж өөрчилж болох юм. Ер нь номын хавцлын байдаг үстэй зохиогчийн нэр дээр байдаг шүү дээ. Хуудасныхаа их. За энэ гарч юу нэр байна? За гарчгийн дээр нэг автоо заасан байна. Энэ яагаад байгааг бас ойлгосон те. Нөгөө автоматар хөвжүүлсэн стайлээр өөрчилчих тийм танихгүй болчиход байгаа шүү дээ. За
Энэ чиний эцсийн хөлбөр мөө юм уу? Энэ түрүү чинь засвар гэжсэн юм уу? Арай л өөр харагдаад байна. За ингээд дүрс гоё дүрс зургууд ашигласан байна. Мөн намайг харъя. За дэлхийн шилдэг өгүүлбэрүүдээс гэсэн ном хийсэн байна тийм ээ. За ингээд хэд 5 зохиолоор үүссэн байна. За энэ хөл толгой их гоё зохицуулж хийсэн юм шиг санагдчихэ. За тухайн сэдвийн агуулгатай гоё зураг оруулсан. За өөр эндээс миний харж байгаа юм. За одоо энд би шүүмжилж хэдвэл нөгөө мөр тэгшлэх команд мөр зэрэгцүүлэх командыг ер нь их ашиглаагүй. Гарчгийг л бол голлуулсан. За тэгээд номын нүсгийн хэмжээ бол ер нь бол нэг 12-оос хэтрэхгүй байх хэвээр. Анхаараарай. За ингээд бүгд гоё ном хийсэн байна. За тэнд тэр тулгын ном, төгсгийн ном бүгд л гоё болсон. За одоо дараагийнхаа бидний нэг их зүйл юу вэ? За одоо энэ бүтээл өөрсдийнхөө юу мэддэг чаддаг болсон бэ гэдгийг энэ хуудсан дээр үзье. За түрүү дараа болохоор ингээд би энийг чадна, энийг чадахгүй гэдэг ингээд тэмдэглэжсэн байна. За сая би танарт өөр өнгийн үзгүүд өгсөн шүү дээ тийм. Тэрийгээр энэ чадахгүй байсан зүйлүүдээ чаддаг болсон уу гэдгийг нэг тэмдэглэж. За одоо тэмдэглээ. За харъя. За тэмдэглээ дууссан уу гэдэг. За тэгвэл маш анхаарал. За тэмдэглээ дууссан бол багш нар анхаарал гэдэг. Энэ дээр маш анхаарал. За энэ анхны тэмдэглэснээс чинь өөрчлөлт гарч юу? Бүгдээ чаддаг болов уу? Яг итгэлтэй чаддаг болсон уу? За сайн. За тэгвэл энэ чаддаг болсон зүйлээр энэ номдоо мэдээж ашигласан байх. Ном бүтээж явах хэвчтэй бид нар маш олон зүйлийг сурч мэдээд бас урд нь яасан бэ? Чаддаг байсан зүйлүүдээ бас ашиглаад улам сайн чаддаг болсон байх гэж найдаж байна. За тэгээд хүүхд болгон та нар нэг номтой болсон, нэг ном бүтээсэн байгаа. За тэр номыг чинь хэрхэн хийсэн? Тэр номонд юу оруулж вэ гэдгээр чи багш нь та нарт энэ бичвэр мэдээлэл боловсруулах гэсэн нэг ч хичээлийн ерөнхий нэг ч хичээлийн одоо шүүлгийн дүн тавина багш. За тэр дүнг тавьчихдээ. За хамгийн ихэнд нэг 6 чадвар. За энэ бид нар бяцхан ном бүтээж байгаа хэвчээ. Энэ 6 чадварыг л одоо илүү сайн өөртөө чаддаг болгож батжуулж эдрийг чаддаг ийм чадвартай болох хэрэгтэй гэсэн шалгуурыг багш нэг нууцлалт нэг 2 дугаар багт хэлсэн байна. За бичвэр мэдээллийг хэлбэржүүлэх чадвартай болох хэрэгтэй. Хэлбэржүүлэх гэдэг дотор юу байх вэ? Томс. За үсгийн хэмжээ, хэлбэр, өнгө, тодруулах, наалуу бичих, доогуур зураас зурж бичих гэх мэтчлэн бичвэр мэдээллийг хэлбэржүүлэх чадвартай болох хэрэгтэй. Бичвэр мэдээллийг зэрэгцүүлэх, мөр зэрэгцүүлэх. Тэрийг ер нь хийж байгаа. Одоо энэ номын үндсэн мэдээлэл мөрийн найдаа талд нь зэрэгцүүлсэн байх хэрэгтэй. Хоёр талд. Номын үндсэн баримтуудыг бол хоёр талд нь мөрийн хоёр талд нь зэрэгцүүлсэн. Гарчиг аан зэрэгцүүлэх ёстой. За гэхмэчлэн тэрийг ашиглаж байгаа юу гэдгийг харах нь тийм ээ. За номын гарчгийг автоматар үүсгэж сурсан байх хэрэгтэй. Чаддаг байх хэрэгтэй болно шүү дээ. За хуудасны тохиолгоо хийж чаддаг байх хэрэгтэй. За номын агуулга сэдв хоорондын холбоо хамаарал яг номынхаа агуулгыг хэр зэрэг сайн мэдээлэл өгүүлж боловсруулж чадж гэнэ гэдгийг бас харах нэ. За хамгийн сүүлийнх нь номын хэлбэр дизайн зохиомжийг тэр чимэглэл юм хэр зэрэг сайн хийж чадж гэнэ. Гэсэн ийм чадваруудыг багш харж иж чиний номд үнэлгээ өгнө. За тэгээ мэдээж энд ингээд 1 2 3 4
5 төвшингээр оноо гэсэн байгааз. Тэгээд сайн дунджаас дээгүүр дунджаас доогуур хангалттай гэсэн оноо байна. За мэдээж хамгийн эхний энэ багт байгаа бүх зүйлүүдийг тусгах гэсэн тийм гоё сайн ном хийсэн болвол яг уу тусгуулдаа 5 оноо хойш 30 оноо аваад зүйлээ шалгасан. Гэтэл магадгүй чи энийг хар суусгийгээ тавьад энэ хойдлын ангилнуудаас оноо авах нь шүү дээ. Тийм учраас та нарт энэ рубрикийг шалгуурыг яагаад өгч байгаа юм бэ гэвэл магадгүй та нар өөрийнхөө хэмжээнд би сайн хийчихсэн гэж бодож идэл чинь дутаагс гэсэн зүйл байвал явахыг л хүснэ үстэй. Шалгуур тохируулаад үн сайжруулаад ирээд алга. За одоо та нарт би нэг санаа өгөх нь үднэс энэ Кендегийнхэн бүтээлийг гаргаад одоо жишээлбэл эхний энэ хэдэн оноо авах вэ? Эхний шалгуураа гэж харъя. За хэлбэржүүлэхин тулд бичвэр мэдээллийг өснөр эсвэл хэсэгчлэн идэвхжүүлээд тод налуу доогоороо зураастаа хэлбэрт оруулж өнгийг өөрчлөх өсгийн хэмжээг эсгэж багасгах чаддаг гэсэн тийм шалгуур байна. За эндээс би ингээ хараад үзэхдээ өсгийн хэлбэр хэмжээг янз янзаар сонгосон байна. Бас энэ өнгөтэй болгосон байгаа. Тийм ээ гарчуудыг өнгө оруулсан энэ оруулж чадж байгаа учраас эсгэж багасгаж чадж байгаа учраас би энэ бичвэр мэдээллийг хэлбэржүүлэхдээ бол бас сайн байна 5 оноо өгнө. За бичвэр мэдээллийн морь зэрэгцүүлэх гэдгийг харъя. За яг уу гарчгийг ингэж урдаас байж болно. Заавал голдуулах албагүй. Тэгсэн мөртлөө яг бичвэр мэдээллийн үндсэн мэдээллүүд нь хоёр талын айгүй гоё тэгшилчихсэн байна те. За ингэж чадж байгаа учраас би энэ дээр бас 5 оноо өгнө. За номын гарчиг автоматар үсгэж юу? Үсгэж. За. Энэ биш байна. За, төгсгийг эргэж хараарай. За, энийг бол зүгээр миний бол ямар өнлөгөө өгөх гэж нэг бол номын гарчгийг өчиж хуудасны дугаарыг гараар татуулдаг гэдэг ангиллэлээр барьчихна. 2 оноо өгөхөр байл. Ойлгосноо? Их мэдчлэн ингээд та нар өөрсдөө энэ 6 чадварыг яг номондоо яаж ингэж ашиглах гэдгээр өөрийнхөө өнлөгөө гаргаад ирээд. Энэ рубрик өөрийнхөө үндэсний рубрикийн цаасныг надад авчираад өөрийнхөө хамгийн сүүлийн хөвгөл номынхоо хөвгөл тайлтай хам. Эсвэл бүр хэвлээд аваад ирээрэй. Хэвлээ сурсан юм чинь тийм. За хэвлэх боломж олдохгүй бол хичээлийн буцаагаа багштайгаа яриад энэ хэвлэгчээр хөвж болно. За тэгээд та нарын өөртөө тавьсан үнэлгээтэй чинь би өөрөө харьцуулаад тэгээд нэрч хичээлээ сэдвийн үг явах нь шүү дээ. Хичээлд идэх зүтгэлтэй сайн оролцсон. Шавнартай баярлалаа. Гэрийн даалгаварт юу хийхээ ойлгосон чи? За, богино хугацаанд маш их зүйлийг мэдээ ийм хөрөн ном хийж чадсан танд баярлалаа. За, энэ чадвараа өөр юунд ашиглах вэ? Бусад хичээлийн бие даалтыг ном шиг гоё хийж чаддаг тийм боллоо гэсэн үг шүү дээ. За, байр хэрэгж байгаа. Юм чаддаг болоод ашиглахгүй болоод ямар ч хэрэггүй шүү дээ, тийм учраас одоо мэдээлэл хичээлээр сурсан зүйлээ бусад хичээлийн даалгавар хэрэгтч юм ашиглаж болох юм шүү дээ. За баярлалаа.